Ер нь яг мөчлөгийн ингээд бүгд л ярьж байгаа. Тэгэхээр мөчлөггүй үеийн одоо дотоодын нөтөлтгүй хэд байх юм? Мөчлөг яаж нөлөөлөөд тэгээд одоо тэрийг бид нар яаж сөрхийн гэдэг одоо энэ эдийн засгийн бодлогод гарах хэвээр. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төсөө хүрээний мэдээлэл чи өөрөө эх 3-аас 5 жилийн одоо бидний эдийн засгийн загвар үзүүлэлт муу юм болвол яалтчгүй энэ 15-аас 20 үзүүлэлтүүдийг оруулж ирэх хэрэгтэй. За энэ дээр бол судалгаа хийж байгаа юм байна. Би хавраас бас энэ тухай ярив. Энэ төсөө өрөөний мэдээлэлээ бид нар тогтворгүй ингээд байнга өөрчлөлт байгаа нь өөрөө тэр судалгаа шинжилгээ дутагдсных. Хэрвээ энэ 15-аас 20 үзүүлэлтээр гаргачих юм бол цаашдаа энэ хөдөлж байгаа буюу ямар нэгэн алдаа гаргаж байгаа дээр хариуцлага тооцох үндэслэл болно гэж ингэж үзэж байгаа учраас би эдийн засгийн хөгжлийн сайдаас энийг асуугаад байгаа. За тэнцвэржүүлсэн үнийг $133 тооцсон юм байна. Ер нь зах зээлийн үн бол $70 орчим гэж харж байгаа. Тэгэхээр энэ тэнцвэржүүлэлтийн үнийн орлогыг тооцсон энэ зөрүү ханаас гарах уу? Ер нь докторжуулалтын санд одоо мөнгө байгаа юу? Энэ одоо орлогын За учрал сайд нэмж хариулъя. За тэнцвэржүүлсэн үн нөөцийг бол 133 гэж тооцоод илүү одоо 133-аас давбал докторжуулалтын санд орох ёстой. Гисэн хэдий ч өнөөдөр яг бодит үн бол $70. Тэгэхээр тэнцвэржүүлсэн үнийг гаргах аргачлал бол нөгөө валютын сангийн нөгөө дүүхэн эдийн статистикийн тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан 2019-18 гээд жилүүдийг харьцуулаад ингээд гаргадаг дундаж үн. Тэгэхээр нөгөө ковидын үед бол нөөцний үн их өссөн. Тэгэхээр энэ аргачлалын дагуу одоо гаргаж ийна гэсэн үг. Тэгээ энэ аргачлалаар нь бодохоор ингээд 133 гарч ирээд байгаа учраас докторжуулалтын санд бол баг эндээс одоо хоримтлал үүснэ гэж байхгүй болчиход байна л да. Тэгэхээр гэтэл зэсэн дээр бол харин тэнцвэржүүлсэн үн баг гарч байгаа. Тэгэхээр бид бол зэснээс докторжуулалтын сан руу хоримтлал үүсэх болцоо байна гэж бол харж байгаа. Тэгээд ер нь бол эдийн засгийн идэвхжил суларч байгаа дээр энэ импортод эзэлж байгаа аж үйлдвэрийн орц материалын импорт бол буурж байна. Учрал сайд нэмж 1 минут. Тэгэхээр энэ эдийн засгийн идэвхжил суларч байгаа дээр аж үйлдвэрийн орц материалын импорт буурж байгааг юугаар одоо жишээ нь хэлж болох вэ гэхээр Тэнжээний бомбтод гэхэд энгийн үед 3-аас 4 мянган чингэлгэл байдаг байсан. Одоо ч тэнд ч бараг нэг 250 орчим л байна гэсэн үг шүү дээ. Тэр зайлш одоо яалчгүй л одоо ингээд бууж ийн. Тэгэхэд дээрэс нь энэ нийт эрэлтийн 60% бүрдүүлдэг өрхийн хэрэглээ дагаад бас их хумигдсан. Тийм учраас бид нар болвол энэ алдагдал тодорхой хэмжээнд тавьж энэ мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь өсөлтийг дэмжсэн төслүүдээ одоо дэмжинэ л гэсэн ийм л санаа л да. Жишээ нь газрын тосны боловсруулах үйлдвэр за тэр Эрдэнэ бүрийн усан цахилгаан станц эдэргээд бол илүү эрэлтийг дэмжиж байгаа. Тэгжиж л одоо цаашдаа одоо мөчлөг сүрсэн энэ бодлого эдийн засгийг бас докторжуулна л гэж ингэж бол харж байгаа. Тэгээд тэр зарлагын реформ судалгаан дээр бас тантай хамтарч ажиллая.